физикийн чиглэлээр доктор хийж байгаа Баска маань оролцохоор бидэнтэй холбогдоод байна. Хөтлөгч Бэлгүн байна. Тэгээд өнөөдрийн сэдэв бол их энерги игэл бөмбөгийн физик гэж юу вэ? Баска эхлээд өөрийгөө товч танилцуулах уу? За тэгээ. За сайн байцгаана уу? Энэ подкастыг сонсож байгаа хүмүүсүүд сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Баасан Сүрэн гэдэг. За одоогоор бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Syracuse их сургуульд физикийн чиглэлээр мэргэжилт дэвшлүүлж байгаа. За судалгааны ажил гэвэл игэл бөмбөгийн туршлагын физикийн чиглэлээр судалгааны ажил явуулдаг. Хоёулаа бол бакалавртай нэг ангийн найзууд байгаа тийм. Тийм, битээр бол одоо бакалаврын ер нь маш зузаан найзууд цуг нэг ангид онлын ангид байсан бэлгүүнээр. Тэгээд хамт хүрээлэнд жил гарan байсан. Тэгээд олон сайхан дурсан штэ. Жил гарan болчлоо нэрээ. Тийм. Юу лээ чивтэр чинь 14 онд өвөл орж байгаа шүү. Орсон штэ. Тэгээ 14 оны өвөл. Тийм ээ. За тэр ч яг. За ингээд эхний асуултыг би эхлэе гэж бодож байна л да. Ер нь яг их энерги игэл бөмбөгийн физик гэдгээр яг юуг ойлгох хэрэгтэй вэ? Хүмүүст энгийнээр тайлбарлаж хэлвэл. За их энерги игэл бөмбөгийн физикээр бол хамгийн ихэнд ойлгох юм нь бол миний бодлоор яг мэрэгжлийнхний яг ингээд өгдөг тодорхойлолтоор бол зүгээр л материйн гүндэг судалгаа юм байна. Яг матери гэж яг юу юм? Яг ямар одоо игэл хэсгүүдээс тогтдгийг, тэр игэл хэсгүүд нь яг одоо игэл хэсгүүд буюу игэл бөмбөд нь яаж хоорондоо харилцан үйлчлэгдгийг тэрийг л судалдаг. Тийм физикийн доторх салбар. Игэл бөмбөс гэдэг маань бол өөрөө материйн хамгийн жижиг нэгж гэж ойлгож болох уу? Тийм. Игэл бөмбөс бол материйг бүрдүүлэгч одоо хамгийн жижиг хэсэг. Гэхдээ бас одоогоор бидний нэгэд байгаа жижиг хэсэг гэж хэлэх байх тий үгүй юу? Яг уу одоогоор бол жишээ нь бэлгүүнэд хоёулаа дэлгэрэнгүй цаашаа үргэлжлүүлж ярих байх л та зүгээр жишээ нь электрон ч юм уу одоо тийм бүтцтэй юу бүтцгүй юу гэх юм бас юм асуултууд бас явж лээ. Гэхдээ одоогоор бидэнд байгаа хамгийн сайн физикийн онолоор тэгээд гол нь нийтэр нөө туршлагатаар батлагдсан онолуудаар бол одоо бидэрт мэдгэж байгаа бөмбөсүүд бол бүгд игэл гэж үзэж байгаа. Одоохондоо яг үргэлжлүүлээд туршилтууд хэр сайн өндөр түвшин технологийн өндөр түвшинд гарч илүү наривчлалтай хэмжилтүүдийг хийх үү гэдгээс бас хамаарна. Тэгэхээр ер нь бол цаашдаа игэл бөмбөс өөр жижиг хэсгээс бүтдэггүй үгүй юу гэдгийг судлахын тулд хамгийн гол зүйл бол туршлага юм байна шүү дээ. Тэ. Ерөнхийдөө тэднийг яаж бүртгэдэг вэ гэдэг асуудал их чухал юм байна. Одоо ерөөсөө л игэл бөмбөгийн физик бол туршлагын физик нь бол ерөөсөө яг цэвэр технологид бол баригдаж байгаа. Одоо хэмжилтийн нөгөө нэг мууж гэж хэмжиж чадах одоо тэр нөгөө мэдрэмж нь хэр өндөр байна гэдгээс хамаарч байгаа. Тэгээд энэ бол өөрөө цэвэр нөгөө давхар технологийн асуудлууд явагддаг. Тэгэхээр хэр сайн хөгжүүлж чадна, хэр сайн ирээдүйд илүү сайн технологиуд гарна. Тэр нь бол улам цаашаа наривчлалтай хэмжилтүүдийг хийгээл явах илүү бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөө явах гэсэн үг л дээ. Яг туршилтын талаас чи илүү ойр авах л да. Одоо жишээ нь игэл бөмбөгийн физикийн туршилтуудын тухай сонирхуулж ярьж өгөөч. За ерөнхийдөө бол игэл бөмбөгийн физикийн туршилтууд бол ямар нэгэн бөөмийг, ямар нэгэн одоо материйг өөр нэг материар л бөмбөгдөөд тэгээд бүтцийг эвдлээд тэр эвдэрлэлээс үүсэж байгаа одоо тэр 2 дахь 3 дахь жижиг хэсгүүдийг бүртгэж авдаг. Ерөөсөө яг үндсэн зарчим нь бол ердөөсөө юм. Харин энийг дотор нь явуулдаг бол аргачлалууд бол олон байдаг. Гэхдээ энэ дотроос хамгийн үндсэн хоёр нь бол яг хоёр бөмбөсийг хурцгаад бие биентэй мөргөлдүүлэх, аль эсвэл нэг бөмбөгийг хурцгаад ийм одоо таргет гэж нэрлэдэг юм л да. Ийм байр руу одоо бөмбөгдөх гэсэн. Тэгээд энэ хоёр бол ерөнхийдөө бол яг өргөн ашиглагддаг. Таргет гэдэг нь нөгөө хөдөлгөөнгүй байш тий. Хөдөлгөөнгүй бай. Тийм. Яг одоо жишээ нэг юу ч юм одоо нөгөө резервуарын туршлагыг мэдэн штэ. Альфа бөмбөр
алтны юм нимгэн хальсан юм одоо юу foil гэж нэрлэдэг тийм юмыг очоод бөмбөгдөөд Ялтас. тэгээ тэндээс ялтас тийм ялцыг одоо бөмбөгдөөд тэгээ тэндээс одоо ингээд сарнсан бөөмүүдийг хэмжиж авдаг. Одоо сарнилын өнцөг өдрийг нь бол хэмжиж авдаг шүү дээ. Энэ бол fixed target гэж нэрлэж байгаа. Fixed target experiment. А нөгөөх нь бол зүгээр цэвэр accelerator одоо хурц. Одоо ингээ харсан чинь юу юм бэ шүү дээ. Резерфортын туршлагаа дээр чинь нэмгийн ялцыг альфа бүүн буюу нөгөө гелийн атомын цөмөр бодож байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэр бүүм нь буцаад ойж байгаа өнцгүүдийг хэмжээд атомын цөмийг нээсэн байгаа тий. Атомын цөм бол төвдөө маш их масстай, маш нэгт оршиж идэг гэдгийг. Тэгэхээр яг хаа ингээ харахад нөгөө резерфортын туршлага бол яг их энерги бүүмийн физикийн хамгийн анхны нээлттэй хийсэн туршлагуудын нэг юм байна л да тий. Электроныг электроныг тооцохгүйгээр тий. Электрон одоо J.J. Thomson 1897 онд электроныг нээсэн шүү дээ. Нөгөө катодын туяаг соронзон орон дотор оруулаад мөрөөлгаад тэгээ мөрөөлтийг хэмжиж хагаад энерги цэник массын харьцаанаас нь электрон гэдэг бүүмийн массыг тодорхойлж ирсэн. Тэрний дараагаар бол хийгдсэн бас гол туршилт нь бол резерфортын туршилт. J.J. Thomson-ы нөгөө нэг юу загвар гэж пудинг загвар гэж яддаг шүү дээ. Одоо нөгөө маффин юм үзэмтэй талхны загвар гэдэг. Тэр загварыг бол тий тэрийг бол няцаасан. Тэгээд одоо нөгөө нэг гаригын загварыг одоо юм гаригын хэлбэртэй байх юм атомын загварыг бол анх санаа нь бол тэндээс тэр туршлагаас бол гарсан тийм. Хинэ J.J. Thomson-гийн туршилтан дээр яг хөө жоохон юм нэмж хэлэхэд катодын туяа гэдэг чинь бол юу штэ тий электроны урсгал шүү тий. Тий электроны урсгал юм байна тий. Тий тэгэхээр альва одоо цэнхтэй бүүмийг соронзон орон дотор оруулахаар соронзон орны зүгээс бүүмд ямар нэгэн хүч үйлчлээд бүүмийн замыг буюу одоо мэргэжлийн хэлээр бол траекторийг өөрчилдөг тий. Тэгэхээр электрон шиг сөрөг цэнхтэй бүүм жишээ нь харж явах зүүн гар тишээгээ далиж явлаа гэж үзвэл позитрон бол баруун тишээгээ далиж явна тий. Фотон бол ерөөсөө мэдрэхгүйгээр шууд чигээр шулуун замаар гараа явчих хэвээр. Тий. Тэгэхээр нөгөө Беркли чинь нөгөө альфа бета тэгээд сөрөг бета нээсэн шүү дээ. Яг иймэрхүү маягаар тий. Тэгээ юу хин Беккерел хэлж гэнэ үү тий. Беккерел альфа бета гамма гэсэн радио идэвхт яг одоо нөгөө байгаль дээр байдаг цацраг идэвхүүдийг бол нээсэн физик чинь. Тэгээд гурван энэ бол их тусдан гоё ялгаж өгсөн байдаг тий. Хөдөлгөөнгүй бай бууддаг туршилтын нэг том нээлт бол биднэрт атомын бүтцийн тухай их орчин үеийн төсөөллийг бий болгож өгсөн байна. Мөн өөр шин зүйлүүд ямар нээлтүүдийг энэ туршилтуудын ачаар хийсэн байдаг вэ? За fixed target-аас гадна нөгөө юу bubble chamber гэдэг шүү дээ. Нөгөө Wilson-ы камер гэдэг нөгөө нэг бас л анхны нөгөө нэг детекторуудын нэг л дээ. Игэл бөөмийн хэмждэг детекторуудын нэг. Энэ бол энэ cloud chamber буюу одоо энэ одоо юм үүлт өрөө гэж нэрлэдэг байгаа. Энэ нь болохоор дотроо ийм нөгөө нэг алкохолны ийм одоо уурыг агуулсан байдаг. Тэгээд энэ дотор цэнхтэй бөөмс явахдаа энэ chamber дотор байгаа молекулуудыг иончлоод өөрөөр хэлбэл цохоод тэгээд электронуудыг суулцдаг. Гадаад давхрааныхны электронуудыг. Тэгээд энэ нь болохоор нэг ийм цэнхтэй бөөмсийг явж байгаа юм замыг ингэж гаргаж ирдэг ийм игэл бөөмийн хамгийн анхны ийм детекторуудын нэг хэлбэрээс. Тэгээд энэ дээр энийг ашиглаад Карл Андерсон хамгийн анх позитроныг бол нээсэн байдаг. Энэ бол позитрон бол электроны антибөөм нь нэмэх цэнхтэй. Позитроныг бол яг зүгээр түүх нь бол хамгийн анх Пол Дирак бол онлоор бол өөрийнхөө нэг альтертай Диракийн тэгштгэлийн шийдэр бол сөрөг антибөөмс байдаг гэдгийг бол онлоор бол үзүүлээд тэгээд энэ нь бол Карл Андерсон бол 1932 онд их туршлагаа шалгаж үзүүлсэн байна. Энэ бол сансрын цэцэргээс ирсэн
сансраас ирсэн цацрагуудыг л бүртгэж авч байсан үе л дээ. Тухайн үедээ бол яг тэр нөө сансрын цэцэргийг Cloud Chamber дотор оруулсан гэсэн үг юм биш тий. Тийм нөгөө Cloud Chamber нөгөө нэг юм өндөр газар байрлуулад одоо уулын оройд дээр ч юм уу. Тэгээд нөгөө нэг хүлээгээ байж идэг гэсэн. Тэгээд нөгөө сансраас ирж байгаа цацрагуудаас ингээд шалгаад шигшээд нөгөө нэг шигшгэн жаашиндээ зүгээр ингээд хараад байж идэг гэсэн үг. Тэгэл тэндээс нөгөө трак оронгууд нөгөө зургийг аваад нэг юм мөр гарангууд зургийг аваад тэгэл тэндээсээ нөгөө нэг тэр Cloud Chamber-аас нөгөө нэг юун дотор оруулчих болдог болно. Соронзон орон дотор оруулаад тэгэл нөгөө мөрөлтийн радиусыг хэмжиж аваад тэгээ тэндээсээ ийм бөөм бэ, тийм бөөм бэ гэдэг нэг туршилтайгаан дүгнэлтүүдийг хийгээд тэгж хийдэг байсан. Энэ бол бүр дээр үеийн шүү дээ. Электроник тийм өндөр түвшинд хөгжөөг байх үеийн игэл бөөмийн туршилтууд хийж явдаг байсан. Тэгээд түрүүн сая бэлгүүний асууж нөгөө fixed target experiment бас accelerate хурцгуурын туршилтан дээр fixed target experiment-ууд их чухал байдаг. Ягаад тэгэхээр одоо жишээ нь за электроныг бол бид нар нөгөө ингээд ялгаад авчиж болдог. Электрон гэдэг бөөмийг энэ бол өөрөө нөгөө юу яадаг учраас байж идэг учраас харин позитрон гэдэг бөөм бол жишээ нь заавалчгүй одоо жишээ нь ихний fixed target буюу юм байрсан ийм баг очиж цохоод тэндээс харилцан үйлчлэл болоод тэндээс одоо жишээ нь позитронуудыг нь бол ялгаж авдаг. Ингэж электрон позитронуудыг ялгаж аваад энийг ингээд бас дахиад өөр одоо ийм сувгуудаар явуулаад ийм хурцгуур руу оруулдаг. Энэ бол ингээд электрон позитроны ийм хурцгуур болж хуурдаг. Тэгэхээр энэ fixed target experiment-үүд бол ерөнхийдөө тэр тал руугаа их чухал үүрэгтэй. Тийм хоёр одоо ийм ховор бөөмсүүдийг гаргаж авах гэх юм одоо бас давхар нөө протон антипротоны хурцгуур байна. Антипротоныг гаргаж авахын тулд бас fixed target-ийг ашигладаг. Байгаль дээр байдгүй бөөмсийг гаргаж авах чухал юм байна шүү дээ. Тийм. Эсвэл бол нөгөө хагас задрлын үеийн айгу хурдан байдаг. Хурдан үүсэнгүүтээ одоо жишээ нь алга болчихдог ч юм уу. Тиймэрхүү бөөмсүүдийг туршилтанд ашиглахын тулд fixed target-ийг бас ашигладаг. Тэгэхээр ер нь яг өнөөдрийг хүртэл ямар хурцгуурууд дээр ямар нээлтүүдийг хийсэн байдаг. Товчоор хэлэх юм бол чухлуудаас нь дурдвал за хин одоо хамгийн одоо сүүлд хийгдсэн маш том нээлт бол мэдээ Higgs бозоны нээлт. Энэ бол LHC дээр хийгдсэн. За өөр бол за мэдээж CERN дээр хийгдчихсэн туршилтуудаас W болон Z бозонуудыг нээжсэн гэл бас олон л байна л да. Одоо жишээ нь Fermi-Lab-ын Tevatron дээр одоо JPSI-г нээсэн ч гэдэм юм. Тэгээд эдгээр бол бүгдөө л маш чухал ач холбогдолтой. Тэгээ хамгийн одоо сүүлд 12 онд ч Higgs-ийг нээсэн. Тэр л одоо гол highlight юм да. Ганц том нь санаж байгаа юм. 12 оны Higgs-ийн 7 сарын 4-нд зарлж ирсэн шүү дээ. CERN LHC-гийн онлайн хорол дээр. Онлайн хорол. Хоёулаа гэр гэртээ үзчихэд тэгээд угаасаа юм шин бөөм илэрлээ гэдэг нь батлагдаад хоёр туршилтын баг нь хоёулаа тусдаа нээсэн. Тэгээд за ингээ Higgs бөөм нээчлээ гэд Басковитоор уулзаад бүргэсчлөө яачлаа гэж. Ямар ч нэг уулзчихсан. Ямар ч бэлгүүнээ над руу нэг линк явуулаад тэгээд энийг үзтээ гэд. Тэгээд тоо үед бас нөгөө нэг нарийн юмнуудын сайн мэддэггүй тэгэл ямар ч хэлсэн нэг за нэг том юм нийс юм байна л. Ямар ч асуулт их том юм болсон байна. Тий, гоё дурсамжтай юм бол. За. Тэгээд LHC-гийн тухай нэгэнт ярьснах би бас энд жоох яг өөрийнхөө чиглэл талтай холбоотой жоох юм ярих гэж бодлоо л да. Тэгэхээр юу LHC дээр Higgs бозоныг нээсэн гэдэг бол одоо игэл бөөмийн физикийн стандарт загвар гэж байдаг тийм. Тэр нь юу вэ гэхээр өнөөдрийн бидний
ажиглаж байгаа бүх орчлон ертөнцид ажиглаж чадах бүх материйг ерөнхийдөө нийтдээ 12 төрлийн бөөмөөр тайлбарлаж болдог. Яг бүр нарийн ярих юм бол энэ 12 төрлийн бөөмөөс ердөө нэг 3 бөөм нь байхад л одоо бидний мэдэх бүх элементүүдийг оддыг бүгдийг үүсгэж болдог. Тэгэхээр энэ бөөмсийн олонлогийг нэг стандарт онол гэж нэрлэдэг. Энэ нь бол дотроо 2 төрлийн бөөмсөс бүтэн нийт 12 төрлийн бөөм байгаа. Гэхдээ тэрийгэ дотор нь 2 хуваачиж чинь гэсэн үг. Хуваахтаа нөгөө спин гэдэг юмар хуваачиж байгаа. Нэгсэндээ спин гэдэг нэг юм хэмжигдэхүүн л байна гэсэн. Хэрвээ бутархай спинтэй бол материйг бүтээгч буюу электрон шиг, протон шиг бөөмсүүд бүхэл спинтэй бол тэдгээрийн хооронд харилцан үйлчлэлийг зөөдөг. Одоо цахилгаан сорон цөмийн гравитацийн харилцан үйлчлэлийг зөөдөг бөөмсөгээ хуваачдаг. Хиггс босон гэдэг маань болохоор энэ хоёр ангиллалд ордгоо. Хиггс спинтэй скалер буюу скалерыг чи монголоор юу гэдэг вэ? Скалер гэдэг байна тийм. Орчуулгын дэш мэдэхгүй мэн скляр гэхэл тийм зүгээр скайлер л гэж явдаг шүү дээ. Зүгээр вектор одоо юу гэл юм да. Нөгөө юу өнцөг моментын юм яриа явчихна л да нөгөө тоонууд дээр. Чиглэлгүүл гэж хэлэх юм байна л да. Скайлер гэхээр тодорхой тийм чиглэлгүй жишээ нь цахилгаан соронзон харилцан үйлчлэлийн бөөмс бол вектор бөөмсгүй юм. Чиглэлтэй тэр чиглэлийнх нь дагуу явах юм бол харилцан үйлчлэл нь ихсээд идэг. Эсрэг явах юм бол буураад идэг. Скайлер бөөм гэх юм бол одоо температур шиг ч юм уу тодорхой нэг юм тоон утгыг авцсан байж идэг тийм бөөмийг хэлдэг. Эдгээр бөөмсөөс бол стандарт онолд тогтдог байна. Тэгээд мэдээж материйг бүтээгч бөөмсийг бол дотор нь кваркууд, лептонууд гэж хоёр ангиллан. Кваркууд нь бол бүх харилцан үйлчлэлд ордог бол лептонууд нь цөмийн хүчтэй харилцан үйлчлэлд ордог гэх мэт ангилдаг байна. Тэгэхээр элицгийн би хэрвээ буруу санааг бол элицгийн үндсэн зорилго бол энэ стандарт онолын бөөмсүүдийг өндөр наривчлалтаар бүртгэх. Тэгээд тэрнээс цааш физик байгаа юу үгүй юу мэдээж байгалах л да тий. Тэрнээс цааш физикийг судлахад оршиж байгаа байдаг хаа тий. Тийм. Билгүүнээ бүгдийг хэлчихлээ. Юу элицгийн хамгийн анхны баригдсан зорилго бол ерөөсөө л хамгийн том зорилго нь бол ерөөсөө Хиггсийг нээх байсан. За яагаад Хиггс чухал вэ гэхэлэр одоо ерөөсөө стандарт онолд байгаа бүх бөөмсүүдийг бол масс олгогч бөөм нь бол Хиггс. Хэрвээ Хиггс одоо туршлагаар бүртгэгдээгүй бол одоо жишээ нь стандарт онол бол тэр чигээр одоо нуурах тийм аюултай. Одоо ер нь бол одоо яг тиймэрхүү ер нь бол заавал байх хэрэгтэй. Яг гэвэл байж иж бусад бөөмсүүд нь одоо стандарт моделийн бөөмсүүд бол оршин тогтнож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг бол 9 онд элици эхэлснээс хойш бол 12 он хүртэл буюу эхний RAN 1 дуустал бол RAN 1 2 гэдээ би дараа нь жоохон дэлгэрэнгүй ярьж би одоо 12 онд хүртэл тасралтгүй хэмжсэн хэмжилтийн утгууд буюу датан дээр суйрлаад за Higgs байна гэдгийг бол Atlas болон CMS гэсэн хоёр том детектор нь бол нээсэн шүү дээ. Мөн давхар дараагийн бас нэг зорилго нь бол нөгөө Beyond Standard Model гэж нэрлэдэг. Одоо стандарт модулээс цааш физикийг хайж байгаа гэсэн. Одоо жишээ нь суперсимметрийн бөөмсүүд ч юм уу. Эдрийг одоо жишээ нь эдэрт одоо жишээ нь ямар нэгэн тийм clue одоо тийм ямар нэгэн тийм уул мөр хайх тийм зорилготой. Хамгийн том зорилго нь бол Higgs байсан. Тэрийг биелүүлсэн. Одоо бол цаашаа өшөө юу байна гэдгийг илүү дэлгэрэнгүй судлах тийм л зорилготой байгаа. Тэгэхээр Atlas CMS гэснийхээ Atlas CMS 2 бол ерөнхийдөө Higgs-тэй адилхан ийм фундаментал гэж нэрлэдэг. Фундаментал бүүмийг хайх зорилготой детекторууд тий. Өөр нөгөө нэг хоёр детекторын тухай жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. За нөгөө нэг хоёр детектор нь болохоор ALICE буюу Large Ion Collider гэж нэрлэдэг байгаа. Энэ бол ALICE гэдэг нь энэ коллаборац нь бол энэ детекторын зорилго нь юу вэ гэхээр нөгөө нэг quark глюоны плазм байдаг штэ гэж нэрлэдэг. Тэрийг бол хайдаг. Тэрэн дээр бол суурилсан судалгаануудыг хийдэг. Өөрөөр хэлбэл нөгөө өндөр температурын физик хийдэг гэсэн үг л дээ. LHC-B-ийн хувьд бол
энийг бол LHC beauty гэж нэрлэдэг байгаа. Энэ болохоор ертөнцийн дээрх CP тэгшмийн эвдэрлийг маш өндөр наривчлалтай хэмжих ийм зорилготой туршилт юм байна. Энэ болохоор гол төлөв B болон C кваркуудыг агуулсан бөөмсүүдийн задралыг маш өндөр наривчлалтай хэмжих тийм л зорилготой багч байдаг. Нөгөө үндсэн хоёр нь бол нөгөө CMS Atlas 2-ын нөгөөх нь гэдэг. ертөнцийн дээр CP тэгшмийн эвдэрлийг өндөр наривчлалтай хэмжихээр нэгсэндээ ертөнцийн дээр яагаад матери бий болсон бэ гэдэг чиглэл рүү гэдэг зорилготой гэдгийг тайлбарлах зорилготой. Яг зөв. Одоо нэг орчин үеийн физикийн онолоор ертөнц 14 тэрбум жилийн өмнө үүсэхдээ яг одоо адил хэмжээний матери болон антиматерийн бие биенийгээ устгалзах тийм процесс үүссэн гэж үзээд гэтэл одоо ингээд нар одод гариг ирэх галактикууд ингээд байгаад идэх те өөр бусад бид нар байгаад идэг. Тэгсэн чинь хэрвээ яг ижил хэмжээний матери антиматери бие биенийг устгасан бол энэ тэндээс зөвхөн фотон гэрэл үлдээд өөр одоо ямар ч тийм матери бол үүсэх ёсгүй байх нь шүү дээ. Гэтэл бид нар одоо байгаад идэг. Тэгээ энэ дээр бол яг энэ процесс яг энэ бие биенийг устгалзах энэ процесс ямар нэгэн фундаментал физик зөрчигдсөн байна гэд. Тэгээд энэ зөрчлийг бол судлах зорилготой туршилт нь бол ЦЕРН-ийн LHC бий юм байна. Тэгэхээр LHC бий бол ер нь миний хувьд бол баг CMS Atlas 2-оос илүү гоё туршилтуудыг хийгээд шиг байна. Тийм яг зөвөр юу зорилго нь арай жоохон ондоо нөгөө хоёроос. Тийм. Одоо жишээ нь ертөнц антиматер гэдээ ярьлаа шүү дээ. Жишээ түрүү нөгөө позитрон бол бидний хамгийн анхныс антиматер тий электроны антиматер шүү дээ. Тэгээ ингэнгүүт хэрвээ стандарт онол үнэн л бол ертөнцид анх яг л адилхан тооны электрон яг л ижил тооны позитрон үүсэх ёстой үүссэн. Гэтэл энэ хоёр чинь хоорондоо ингээд аннихиляцд орно гэж хэлдэг тийм мөргөлдөөд тийм бие биентэйгээ харилцуулчлаад тий. Тэгээд фотон үүсгэсэн. Тийм. Фотон үүсээд ерөөсөн ертөнц тэр чигтээ юм гэрлэр дүрцэн байх хэрэгтэй. Тэгэл өнөөдөр би яваад байгаа гэхээр яг хөө энийг стандарт онолд бол тайлбарлах ганц боломж нь CP тэгшмийн эвдрэл гэж байдаг тий. Энэ юу вэ гэхээр бид нар электроныг толинд харуулвал электрон өөрийгөө хадж явах хэрэгтэй. Тэгэнгүүт электроны цэнгийг эсрэгээр нь сольжвол позитрон болох хэрэгтэй. Энэ хоёрыг зэрэг хийчихээр толинд харж байгаа позитрон гарч ирэх хэрэгтэй тий уулна. Тий. Гэтэл энэ тэгшин эвдэрж байна гэдэг маань нэгсэндээ толинд харж байгаа позитрон биш, толинд харж байгаа нэмэгц зэрэгтэй электрон ч юм уу арай нэг өөр. Тий яг нөгөө нэг юу л задрал нь одоо жишээ нь яг CP гэдэг ингээд одоо энийг зүгээр нэг хоёр үйлдэлгээл сэтгэж тий. CP гэдэг одоо жишээ нь P нь бол зүгээр зүүн гартлын координатын системд байсан бөөмийг бол баруун right hand coordinate system баруун гарын координатын систем рүү шилжүүлж чинь зүгээр толио ойлт хэлгээд тэгээ C нь бол зүгээр цэнийг нэмэх байсан бол хасах болгоод хасах байсан бол нэмэх болгох чинь. Ингээд энэ үйлдэлийн дараагаар бол яг тэр дараагийнх бөөмд нь бол ямар ч өөрчлөлт байхгүй. Одоо задрал нь ч юм уу те наслдах хугацаанд нь ч юм уу тийм өөрчлөлтүүд ер нь байх ёсгүй. Гэтэл эдгээр нь бол ил бөөмийн физиктээр бол өөр байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө маш сонирхолтой ойлголтууд л таа. За CP зөрчил гэдэг бол CP тэгшмийн эвдрэл гэдэг бол нэг тийм утгатай зүйл байгаа. Тэгэд энэ бол өөрөө бас их чухал физикт бол орчин үеийн физик тэр дундаа ил бөөмийн физикт бол нэлээд тийм хэмжих шаардлагатай маш тийм сонирхолтой сэдвүүдийн нэг. За дараагаар нь бол LHC буюу тесрэлтийн машин гэдэг. За ер нь яагаад заавалчгүй LHC-г ер нь барих шаардлагатай вэ? Ер нь яагаад заавалчгүй энэ том төсөлд Европын холбоо ингээд асар их хөрөнгө зараад
ер нь энийг ингээд энэ төслийг явуулж байгаа. Энэ бол ерөөсөө цэвэр ертөнцийн үүслийг л таньж мэдэх ийм л үндсэн зорилго бол ерөөсөө байна. Тэгээд протоныг өндөр энергитэй хурцгаад тэгээд мөргөлдүүлж байгаа энэ процесс нь бол өөрөө яг 14 тэрбум жилийн өмнө ертөнц яг үүсэж байгаа тэр процессыг одоо дахин давтаж хийх гэсэн тийм л оролдлого ерөөсөө. Тэгээд тэндээс гарч иж байгаа хоёр дахь бөөмсүүдийг хэмжих, тэдгээрийн одоо массыг хэмжих, тэдний квант тоонууд одоо түрүүн бэлгүүнээ ярьжсэн спин ч гэдэм үү энэ зүйлсүүдийг нь хэмжиж авах нь бол маш чухал байдаг. Энүүгээр эргээд бид нар ертөнц үүсгэд яг ямар шүү процесс болж исэн тэгээд байгаль дээр ямар шүү игэл бөөмсүүд оршин байдаг талаар бид нар маш дэлгэрэнгүй ойлголтуудыг элицийг дээр түшиглээд физикчд бол мэдэж авдаг. Тэгэхээр ер нь бол элицээр хийж байгаа туршилт гэдэг бол ертөнцийн ихэнх үеийн моментийг лабораториараар бий болгох юм байна шүү дээ. Тэгж ойлгож байна. Энд нэрээ нэг юм хоёлаа яриаггүй хэлээгүй орхисон байна. Юу гэхээр элицээ чинь 27 км-ийн тойргийн урттай. Тийм 27 км-ийн тойргийн урттай. Газрын гүнд бол 175 метрийн гүнд байдаг. Тэгээд Франц болон Швейцарын холбооны улсын хил дээр бол оршиж идэг. Ийм машин байна. Женевийн нэг хэсэг байдаг хаа тий. Тийм, Швейцарын Женев хотод байдаг. Чи нэг ярьж илүүд их сургуульд байхад нөгөө элицийг хамгийн анх асаасан шүү дээ. 2008 онд. Тэгэхээр нөгөө Женев хотын тогийг хэдэн минут илээ тасалсан гэд тэгжиж асааж чадсан гэд нэг юм ярьжсэн. Тэр ч яг яаж хэлээ бас санахгүй байна. Тийм болж исэн байлгүй сайн санахгүй. Ямар ч байсан эрчим хүчний зарцуулалт бол асар өндөр байдаг. Маш их мөнгө зарцуулдаг тийм. Тогны мөнгө нь маш их өндөр гардаг гэсэн үг тийм. Энд нэрээ бас нэг зүйлийг заавал дурдж хэлэх хэрэгтэй баг. Одоо бидний өнөөдөр ашиглаж байгаа www буюу вебийг интернетийг хамгийн анх бол цэрэн дээр элицийн цэрэн дээр бүтээсэн байдаг. Мөн одоо ихэнх C++, C өөр чин JavaScript, Java ч орой биш хаа тий. Ихэнх програмчлалын хэлнүүд цэрэн дээр бас бий болсон байдаг тий. Тийм би яг тэр програмчлалын хэлнүүдийг сайн мэдэхгүй юм байна. Зүгээр www одоо World Wide Web гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ ер нь бол интернетийг үүсгэсэн газрыг бол CERN гэж нэрлэдэг. Шалтгаан нь бол нөгөө нэг CERN-ийн физикчид хоорондоо нөгөө нэг датагаа нөгөө нэг маш хурдтайгаар одоо хэмжилтийн утгуудаа нөгөө нэг солилцож байгаа одоо нэгэсэндээ бол орчин үеийн нөгөө мэйл бичиж явах тийм дотоод сүлжээ их шаардлагатай байсан. Тухайн үед тэгээ тэрнэн дээр тулгуурлаад нэг тийм дотоод сүлжээний тийм зүйлийг нэг хийсэн байдаг. Тэр нь одоо орчин үед нөгөө нэг www гэдэг World Wide Web болоод ашиглагдаад өргөжөөж явцсан. Интернетийг ерөнхийдөө бол тэр юундаас эхэлсэн л гэж ярьдаг юм лээ. Гэхдээ нөгөө баталгаа юутай бол биш л дээ. Зүгээр нөгөө нэг юм дам тийм одоо нэг тийм жаргон байдлаар хэлдэг тийм. Гэхдээ ер нь бол яг хамгийн орчин үеийн хамгийн их энергитэй туршилтуудыг хийж байгаа учраас тэнд ашиглаж байгаа технологи хүмүүсийн боловсон хүчтэй дандаа дэлхийн шилдэгүүд байдаг шүү байна. Тийм. Шалгуур өндөртэй ихэвчлэн одоо яг CERN-ийн элици дээр ажиллаж байгаа хүмүүсүүд бол ихэвчлэн бол инженерүүд байдаг. Цахилгааны инженер, механик инженерүүд, тэгээд программистууд ерөнхийдөө бол дийлэнх ажилчдын одоо нийт ажилчдын дийлэнх нь бол инженерүүд, программистууд байдаг. Цөөн тооны физикч нар байдаг. Энд чинь нэрээ бас яасан шүү дээ. Бүр 1980 онд элицээ чи өмнө нөгөө супер электрон позитроны хурцгуур байжгаад тэрэн дээр чи нөгөө юуг нээсэн шүү дээ. WZ-г нээчээд дараа нь элицээ гэдэг төсөл бий болоод Карло Рубио энтраар ахлуулсан.
Тэгээд Иван хин блэ нөгөө үндсэн инженерийн ахлагч нь. Эдгэр чинь нийлж эдгэцгийн төсөл зургийг бий болгоод 1980 оноос 2008 он хүртэл гэдэг чинь доор 38 жил үрсэн юм уу тий. Тийм. Ер нь бол элитсийг бол барихад их тийм төвхтэй байгаагүй гэж байгаа. Яагаад тэгэхээр түрүүн Бэлгүнэгийн хэлснээр супер электрон позитроны хурц сур байсан. Өөрөөр хэлбэл нөгөө түнэл нь бол аль хэдийн бэлэн байсан. Тэр бол электрон позитроны хурц сур шүү дээ. LEP гэдэг одоо товчлсон нэр нь LEP гэж нэрлэдэг. Тэгээд тэрийг одоо нөгөө нэг соронзонгууд диполийн соронзонгууд одоо нөгөө нэг бөөм явдаг замуудыг одоо тэдний бүгдийг суугалж аваад мэдээж дахиад өргөтгсөн баг. Тэгээд элитсийг бол барьсан. Энэ дээр бол бас нөгөө Америктэй өрсөлдөөнүүд дээр бол дараа нь подкастаа сүүл рүү идэл хоёул ярих баг те. Тэгээд сая бас нэг андуураад хэлчих 38 биш 28 жил бараг 30 орчим жил өрсөн. Тий, нэлийн удахын хувьд бол удсан тий. Хиггс бозоны нээлтэн дээр нөгөө инженерүүдийнх нь 3 үндсэн инженерүүдийн нэг нь одоо амьд байт юм л тэр нь нэлийн өгшөрсөн. Анх элитсийг барьж яхад би 20 эдтэй залуу байсан. Одоо ингээд бараг 60 хүрч ийн гэдээ би ярилцлага өгчээсээс. Нэг хүний амьдралыг тэр жилт нь өөрийн ажил болгосон том лаборатори. Тийм. Ерөнхийдөө бол энэ прожектоос бол маш олон хүн одоо яг нөгөө шинжилгээ ухааныхаа гол тэр мөрөөдлөөр амьдэрсэн баг те. Бас л тий маш том төсөлтэй бас маш олон хүний мөрөөдлийг биелүүлж өгсөн маш гайхамшигтай төсөл. Чин баг Европын 30 орн хамтарч хийсэн байдаг шүү дээ. Тийм, Европын бүх улсууд хамтарсан. Европын холбоонд байсан бүх улсууд хамтарсан. Мөн Оросууд оролцож исэн. Гэхдээ мэдээж яг бүрэн гишүүн улс биш учраас бол зүгээр нэг тийм ажиглах тийм статустай. Америкууд бас оролцож исэн. Америкууд бол бас нөгөө нэг тодорхой хөрөнгө оруулалтын дээр нь туслаад дэмжиж болж явж исэн. Тийм. За. Одоогийн байдлаар яг элитсид дээр хийж байгаа туршилтууд ер нь ямар чиглэл зорилготой байдаг вэ? Одоогоор бол яг элитси B-ийг бол түрүүн хэлсэн яг нөгөө CP тэгшмийн эвдэрлэлийн коэффициентуудыг бол маш өндөр наривчлалтаар одоо нөгөө B болон C quark-ыг агуулсан бөөмсүүдийн задралыг ашиглаад тэр хэмжилтүүд дээр тулгуурлаад асар өндөр наривчлалтыг хэмжих зорилготой. Энэ бол LCB-г үндсэн зорилго. CMS Atlas 2 бол одоо бол яг Higgs-ийн массыг өшөө наривчлалтай тогтоох. Тэгээд бусад стандарт моделийн бөөмсүүд нь бол одоо Higgs-тэй одоо нэг coupling гэж нэрлэгддэг шүү дээ. Одоо нөгөө нэг одоо хэр хүчтэй харилцаа үйлчилж байгаа гэдэгт одоо тэрийг нь бол тогтоох зорилгоор ажил дэмжүүлээд. Гэхдээ энэ дэр бэлгүүнээ яг Higgs-тэй илүү ойр судалгаа хийдэг хүний хувьд илүү юу их байх та. Илүү их мэдээлэлтэй байх та. Higgs-ийн туршилтуудын тухайд яг тэр бол Atlas CMS 2 тэрийг юу болж байгаа талаар. Тийм, миний сүүлд уншснаар бол ямар ч сан Higgs-ийн нөгөө өөртөө үйлчлэх хувийн харилцаа үйлчлэлийн тогтмолыг нэлээд өндөр наривчлалтай хэмжих. Тэгээд стандарт онлын Higgs хосоор төрөх үзэгдлийг бас өндөр наривчлалтай хэмжих хэмжилтүүдийг хийж явах шүү. Тэгээд хамгийн гол зорилго бол ерөөсөө эхний ээлжиний стандарт онлоос гажиж байгаа туршилтыг утга байна уу гэж хайгаад байгаа шүү. Тэгээд хэрвээ тийм юм байх юм бол цаашдаа аль ирээдүйн стандарт онлоос цааш гомдлоноод аль чиглэл рүү явах вэ гэдэг дээр юу хинт их чиглэдэг л одоо өөр олж байгаа. Тийм одоо нэг тийм юу л болж байгаа юм да нэг тийм сэжүүр олж чиглэл орж байгаа. Сэжүүр олж байгаа гол үзээд байгаа л гэсэн үг тийм шиг байна. Тэгээд одоо CERN чи хамгийн их төлөвлөгдөлтөө 14 TeV буюу тера электрон вольт энерги дээр төлөвлөгдсөн. Одоо бол 13 дээр мөргөлдөв. Тий, одоо бол 13 дээр. За бэлгүүнээ би энэ дээр нөгөө RAN 1, RAN 2 гэдэг нэг ойлголтууд байдаг. Тэрийг би жоохон ялж товчхон дэлгэрүүлж ярьж байгаа. За. Тий. За RAN 1 буюу одоо эхний
туршилтын эхний явц 2 дахь RAN 2 гэдэг 2 дахь туршилт, 1-р туршилт, 2-р туршилт гэдэг зүгээр магчлаад орчуулчих. За RAN 1 нь бол ерөөсөө цээрэн дээр бол 2011-ээс 12 он хүртэлх тасралтгүй протонуудыг мөргөлдүүлсэн. Тэгээд тэндээс олж авсан датануудыг цуглуулад энийг бол RAN 1 гэж нэрлэдэг. RAN 1. RAN 2 нь болохоор за 12 онд зогсоод одоо цэрн протонуудыг мөргөлдүүлэхэд зогсоогоод тэгээд одоо апгрейд хийсэн маа нөгөө нэг детекторуудын одоо нөгөө нэг ид ангиудыг сольсон гэсэн үг. Тэгээд өшөө сайжруулсан детекторуудыг оруулаад CMS, Atlas, ALICE тэгээд LHCb гэдэг энэ хэмжилтүүд, туршилтууд нь бүгдөө өөрөөсөө детекторуудыг сайжруулах тэр ажлаа 3 жил хугацаанд хийгээд тэгээд RAN 2 эхэлсэн байна. За RAN 2 бол 2015 оноос эхлээд 18 оны сая өнгөрсөн жилийн 11 сар хүртэл яваад тэгээд дууссан байна. За одоо нэг 2 жил гаруй хугацаанд одоо төр завсарлана. Одоо бол цэрн бол протонуудаа мөргөлдүүлэхэ болцсон байна. Тэгээд 21 оноос одоо яг буцаагаад үн чадлаараа ажиллаж эхэлнэ. Тэр хугацаанд бол бас дахиад нөгөө нэг апгрейдүүд явагдах хэрэгтэй. Тэгээд RAN 3 бол 21 оноос эхэлнэ гэсэн үг. Тий. Тэгэхээр RAN 2 бол өөрөө 13 тера электрон вольт дээр зогссон ба. Одоо нэг одоо 2 протоны бол 2 протон мөргөлдлөөхөд нэг нь бол 6.5 тера электрон вольт энергитэй байна гэсэн үг л дээ. Тэгээд массын төв энерги нь бол нийлээд 13 тера электрон вольт байна. За цэрний бүрэн ажиллах чадамж нь түрүүн бэлгүүний хэлсэн энэ бол 14. Тэгэхээр RAN 3 дээр бол яг одоо тэр нөгөө яг жинхэнэ потенциалтай хүрч ажиллана гэсэн үг. Энд бас одоо чинь 13 тера электрон вольт гэдгийг юутай харьцуулж ойлгвол арай ойлгомжтой байх бол их тесрэлтийн үеийг үүсгэх нь гэхээр их тесрэлтийн үед бол 13 тера электрон вольт байна гэж бол хэлж болохгүй шүү дээ, тий. Тэрэн дээр бол бүр аимшигтай их л гарна л та. Юу 13 тера электрон вольтыг нэг за нэг 30-40 км/цагийн урттай нисэж байгаа ялааны кинетик энерги гэж ойлгох юм байна. Кинетик энерги. Тий. Гэхдээ тэр чинь зөвхөн ганцхан протоны хувьд шүү дээ. Ганцхан протоны хувьд. LHC бол зөвхөн нэг протоноор жишээ нь явуулдаг. Нэг банч гэдэг ойлголт байдаг. За тэр банч дотор бол нэг 10-ын нэмэх 32 зэрэг тонны протонууд бол агуулгдчихэйдэг. Тэгээд энэ банчууд бол хоорондоо маш олон банч байдаг. Тэгээд банч болгон хоорондоо бол нэг 25 наносекундын зайтайгаар зааглагддаг. Тэгээ ер нь бол 25 наносекунд тутамд протонуудыг мөргөлдүүлдэг гэж ойлгож байна. Маш богино хугацаанд маш өндөр чадамжтай пульсүүд төр протоны цохилгуудыг явуулдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр яг температурын хувьд үнэлэх юм бол зүгээр ойролцоолж үнэлэх юм бол одоо температур гэдэг чинь тэр протоны банчийн дундаж энерги хөдөлгөөний дундаж энерги маягаар илэрхийлэгдэж штэ. Тэгэхээр нэг юу хавцаад үнэлэлт гарч магадгүй юм. Одоо нэг сая байна уу эсвэл 10 сая кельвин за Цельсиус ч гэсэн их ялгаа. Тийм температуртай маягийн хэрнээ нарны цөм дотор байгаа тийм энергийн хэмжээтэй жишиж байлгуул энгийн хүмүүст арай ойлгомжтой гэж магадгүй л дээ тий. Гэхдээ нар шиг их халуун гарахгүй. Яагаад вэ гэхээр тэр дотор бол нартай харьцуулахад бол маш цөөхөн тооны протон байгаа. Тий. Тэгээд өөрөө нөгөө нэг мөргөлтөөд нөгөө харилцан үйлчил бордолж байгаа хугацаа маань асар богинохон учраас тэрийг бол тэр температурыг бол мэдрэх ямар ч оролцоог байгаа тий. Тэр бол ерөөсө тухайн агшиндаа болоод өнгөрн тий. Өнгөрчөж байгаа тий. Тэгээд яг бас нэг юм нэмж хэлэхэд яагаад ингэж өндөр энергитэй протоныг мөргөлдүүлээд байгаа вэ гэхээр протоныг өндөр энергитэй болох тусам одоо тэр протон дотроос өөр их энергитэй бөөм гарч ирэх магадлалыг ихсэгдэг. Тэгэхээр нэгсэндээ 13 TeV-тэй массын төвийн энерги дээр мөргөлдөн гэдэг маань одоо дор хаяж наадсах нь 125 GeV ч юм уу 1000 дахин бага 10,000 дахин бага масстай бөөмс бол маш ихээр тэнцээ үйлдвэрлэгдэх боломжийг ихсэж байгаа. Энэ бөөм нь одоо жишээ нь Higgs босоны хувьд авч үзэх юм бол 125 GeV масстай гэхэд нэг протоноос бол бараг 100 дахин хүнд 120 дахин хүнд бөөм байгаа. Тэгэхээр яагаад
ийм өөрөөсөө хүнд мастай бүүмийг гаргаж ирж ийн вэ гэхээр их энергитэй мөргөлдүүлж байгаа учраас их энергитэй бүүм гарч ирэх боломжийг ихсгээд байгаа. Зөв үү? Тий. Нөгөө нэг өндөр энергитэй мөргөлдүүлж байгаа учраас одоо нөгөө нэг фазын огторгуу гэдэг ойлголт байдаг л да. Өөрөөр хэлбэл тэр харилцан үйлчлэлээс гарч болох одоо нөгөө нэг тэр фазын огторгуу нь том учраас тэндээс одоо нөгөө гарч харилцан үйлчлэлээс гарах бөөмсүүд нь бол бас их хүнд бөөмөд одоо маш их мастай бөөмөд бол тэр харилцан үйлчлэлээс гарч болдог гэсэн. Одоо ингээд стандарт онолууд өнөөдрийн байдлаар Хиггс босоныг нээснээр ерөнхийдөө бүрэн гүйцэд болчихлоо гэж үзэж байгаа физикч нар. Үүнээс цааш онолуудыг цэрэн дээр шалган, цэрэн дээр хайна мөн өөр улсуудын прожектын талаар ярьж өгөөч. Ямар прожектууд өнөөдөр яригдчихэ? За одоо яг 12 онд Хиггсийг нээснээр ерөнхийдөө бол стандарт модельд дутуу байсан бүх бөөмүүдийг бүгднийг нийлрүүлсэн. За одоо цэрний зорилго бол нөгөө нэг суперсимметрийн бөөмсүүдийн талаар одоо нөгөө стандарт модельоос цааших ийм бөөмсүүд одоо өндөр энерги мужид одоо нэг ойролцоогоор 100 тера электрон вольт ч юм уу тэр мужид бол бас дахиад ийм бөөмсүүд байх бололцоотой. За тэндээс одоо сэжүүр хайх. За одоо тийшээ ер нь бол одоо яг ямар чиглэл тийшээ ерөнхийдөө судалгааныхаа одоо ажил нь илүү тийм төвлөрөх байх. За одоо ерөнхийдөө бол ирээдүйн эгэл бөөмийн физикийн цаашдын одоо хэтийн төлөв бол дэлхийд даяар бол Япон болон Хятад гэсэн хоёр улс бол маш хүчтэй өрсөлдөж байна. За Япон дээр бол ILC гэсэн төсөл явагдаж байгаа. Харамсалтай нь яг өнгөрсөн онд нэг манай багш нар нэг хурал хийгээд ярилцж байсан. Тэрэн дээр бол энэ ILC буюу International Linear Collider гэдэг энэ төсөл нь баг Японы засгийн газар санхүүжүүлэхгүй гэсэн тийм шийдвэр гарсан юм байлээ. Яагаад тэгэхээр хит үнэтэй байгаа. Энэ бол ойролцоогоор 7 тэрбум орчим долларын санхүүжилт шаардлагын төсөл нь өөрөө. За тэгээд Япончууд бол энэ 7 тэрбум долларыг бол бүтэн гаргахгүй. За ерөнхийдөө зүгээр талын нүгий үлдсэн тал дээр нь бол нөгөө олон улсын коллаборац одоо өөр бусад улсуудаас санхүүжилт аавна гэд. Тэгээд тэрэн дээр нь бас нөгөө бусад улсууд өөрсдөө мөнгө хийгээд орох тийм нэг тийм сонирхол нь бас бага л юм. Тэгээд энэ төсөл нь бол нэг тийм жоохон бүрхэг болцсон. Дараагийн хамгийн бололцоотой баригдаж болох бололцоотой газар нь бол Хятад. За Хятадууд бол за цэрний одоо мөрөх гаргаж байгаа энергиэс бараг 10 дахин өөрөөр хэлбэл яг тэр 100 орчим тера электрон вольтын массын төв энергит тэгээ мөргөлдүүлж болох үс тийм хурцгуур гэдэг бол барих. За мөнгөний хувьд чадамжтай, бололцоотой бас маш тийм сонирхолтой айл хэдийн илэрхийлсэн. Гэхдээ технологийн тал дээр бол яг энэ Европууд тэгээд Америкуудаас бол баг зэргийн жоохон хоцролттой явж байгаа учраас энэ тал дээр бол яг тэдрээс маш сайн дэмжлэг авах шаардлагатай байна. Тэгээ нэг ийм баг зэргийн ийм асуудлууд байд юм байлээ. Энэ бол бас нэг тухайн улс орны бас улс төр эдийн засгийн хөвтэй холбоотой байдаг баг. Тийм. ILC бол өөрөө шугам уртцгуур хаа тийм шугам метрийн урттай санаадах юм би буруу санаавал. Тэгээд электрон позитрон хоёр мөргөлдүүлнэ. Тийм. Тэгээд би уртыг бас би сайн санахгүй байна. Тийм электрон позитроны мөргөлдүүлнэ тийм. Тэгээд гол зорилго нь юу юм шүү? Электрон позитрон мөргөлдүүлээд нөгөө бэкграунд буюу фон үзэгдэл цэрний протон мөргөлдүүлж байгаас харьцангуй бага учраас маш их нөгөө өндөр наривчлалтай жишээ нь Хиггсийн болон стандарт онолын бөөмсүүдийн маш өндөр наривчлалтай хэмжих туршилтуудыг тэнцээ хийх боломжтой гэж анх төсөл нь явж байгаа шүү дээ. Тэгснээ сүүлд нэг юм уншиж яхад бол хамгийн гол зорилго нь бол Хиггс factory буюу ерөөсө Хиггс босоныг маш ихээр үйлдвэрлэх нь цаашаа маш ихээр үүсгэж тэнцэнээс одоо Хиггсийн бүх шин чанаруудыг өндөр наривчлалтай хэмжиж авах үндсэн зорилготой гэж уншаадсан би.
Тийм. Одоо электрон позитроны хурцгуур болон протон мөргөлдүүлдэг хурцгуур хоёрын ялгаа нь бол түрүүн бэлгүүнээ хэлсэн нөгөө background signal гэж байдаг. Дэвсгэр сигнал одоо нөгөө фон үзэгдлүүд гэдэг. Тэр нь бол протон мөргөлдүүлж байхад бол background signal нь бол маш их байдаг. Яагаад тэгэхээр би өөрөө яг энэ дээр нөгөө датан дээр нь суудаг учраас яг ингээд массын төгөлт байгуулалт хистограмыг одоо жишээ нь Gauss-ийн төгөлтийн функцээр ингээд fit хийгээд ингээд яхад бол background нь бол маш яг нь дэвсгэр сигналууд бол маш их байдаг. Харин электрон позитроны хувьд бол электрон позитрон маань өөрөө яг бүтцгүй юм игэл учраас эндээс гарч ирж байгаа хоёр дахь харилцан үйлчлэлээс нь гарч төрөх хоёр дахь бөөмсүүдийн хувьд бол маш тийм цэвэрхэн сигналууд байх хэрэгтэй. Онлоор. Тэглээж угаасаа өмнө байсан электрон позитроны хурцгуурууд дээр ч гэсэн сигналууд нь дэвсгэр сигналууд нь үргэлж маш бага байдаг. Тий. Ялгаа нь бол юм бэ тий. Хурцгах аргууднаас өөрлөлтөө нэг дутагдaltaй тал нь бол яг тойргоор хурцгаж байгаа нөхцөлд бол эхний удаа нэг удаа протоны баанч зүрхтөө хэрвээ мөргөлдөг бол дараагийн удаа зүрхтөө бол мөргөлдөх магадлал нь өсөөр явцдаг. Гэтэл шуумын хурцгуурын хувьд хэрвээ яг хоёр баанч зүрхтөө яг тэр үедээ л мөргөлдөж амжааг бол тэгэл тэр нь бол цаашаа дараагийн харилцан үйлчлэлтэй орохгүй гэсэн үг л дээ. Нэг тийм аль нь өөрийн гэсэн давуу талтай юм сул талтай. За. Тэгэхээр ер нь бол одоо өнөөдөр дэлхийд дээр бол хамгийн том байгаа хурцгуур бол CERN LHC байна. Ирээдүйд бол ILC баригдаж магадгүй юм шиг байна. Гэхдээ одоогийн энэ өнөөдрөөс чивтэрийн энэ юугаар харахад бол байдал нэлээд бүрхэг болцсон байгаа байна. Хятадуудын тэр 100 TB-ийн прожект бас нэлээд олон жил явж байгаа санагдаад байна. Хоёулаа баг бакалаврын оюутан байхад л яригдж эхэлжсэн баха тий. Тийм, ер нь хятад сонирхлоо эртэл илэрхийлсэн юм шиг үлээ. Тийм. Яг баримаар байна гэдэг сонирхолтой. Тийм, уул нь бол яг миний бодлоор бол хятадууд 100 TB-ийн хурцгуураа хэрвээ барьчих юм бол ядаж зүгээр барих ажил нь эхэлчих юм бол манай монголчууд ялангуяа Монголын шинжлэх ухааны юм нэлээд ашигтай авах л та. Их ойрхон хятад ч манайхтай. Тэгэхээр бид нар бол тэр ажилд шууд бус утгаар оролцоход их ашигтай юм шиг санагдаад тийм. Баригдсны дараа ч гэсэн тэнцээ очиод ажиллахад ч гэсэн ойрхон дээрс нь нөгөө хятадын шинжлэх ухааны академитай байгуулсан гэрээ энтрээсээ аваад үзэхэд тэнцээ ажиллах боломж бол бидэрт илүү их өндөр байгаа юм шиг харагдаад байна. Тийм. Гэтэ бас нөгөө нэг хятадуудын барих хэсэх асуудлыг бас нөгөө юунууд олон улсын комиссар шийддэг юм шиг үлээ тэр яг хятадууд яг мөнгөтэй байна гэд бид нар баримаар байна гэд шууд бас барьцдаг юм байна л та. Нэг цаанаас юмс юм явагдчихдаг гэрээ хилцээрүүд байгуулах хэрэгтэй л байт юм лээ. Тэгж уншиж ийсэн. За өөр ер нь шинэ физикийг одоо стандарт онлоос цааших шинэ физикийг хайх боломжууд юу гэдэг вэ? За мэдээж шинэ физикийг хайна гэдэг бол мэдээж нөгөө хэлсэн за нөгөө нэг хурцгуурынхаа чадамжийг нэмэгдүүлэх ёстой. За би нэг luminosity гэж нэг ойлголт өгдөө. Хурцгуур болгонд одоо luminosity буюу монголоор орчуулвал нэг гэрэлтүүлэлт гэсэн утгатай үг л дээ. За энэ бол luminosity нь бол шууд яг юу гэсэн утгатай хэмжигдэх юм байдаг вэ гэхээр ерөөсөө л секунд тутамд мөргөлдүүлж байгаа бөөмсийн тоо байдгийг ерөөсөө гэж ойлгож байна. Энэ өндөр байх тусмаа хурцгуур бол маш өндөр чадамжтай гэж ярьдаг. За тэгэхээр энэ luminosity-г ихсгэх мөн давхар тэр мөргөлдүүлж байгаа бөөмсүүдийнхаа массын төвийн энергийг ихсгэх гэсэн энэ дээр бол тулгуурлаад ер нь дараагийн шинэ физик бол илүү шинэ бөөмсүүдийг илрүүлнэ гэсэн үг шүү дээ. Шинэ физик хайна гэдэг бол энэ л илүү чухал байх та. Ирээдүйд илүү хүчтэй хурцгуур барих хэрэгтэй гэсэн. Гэвч их хурцгуур барьна гэдэг хүчтэй хурцгуур барьна гэдэг нь өөрөө маш их мөнгөний асуудал байна тийм.
Тий, асар их мөнгөний асуудал. Тийм учраас ганц нэг улс барьдаггүй, заавалчгүй ингэж олон улсынхаа ингэж нийтлээ коллаборацаар ингэж олон улсууд хамтарч барьдаг. Ганц нэг улс бол яг барьдаггүй тийм. Бас юм хөө. Тэгэхээр л яг олон улсын хамтын ажиллагаа маш их чухал байдаг. Тэгээд маш их амбицын тоглолтууд энэ ч явдаг баг. Хамгийн гол нь бас цэрний элитийн нэг гоё юм бол одоо ингэж төрөл бүрийн шашинтай, төрөл бүрийн соёлтой, төрөл бүрийн орчноос ирсэн янз бүрийн хүмүүс тэнцээ нэг том зорилго, нэг том коллаборац болоод нэг зорилгын дор нэгдээд ажилладаг. Тэгэхээр ерөөсөө одоо нөгөө бид нар чинь дэлхий дээр байхдаа бүгд би Монголынх, би Америкийнх гэдэг ч гэсэн яг бидний хүн гэдэг утгаараа бол танин мэдэх хүн ертөнцөө таньж мэддэг, орчлын ертөнцийг мэдэх гэдэг нэг зорилгын дор нэгддэг. Тэр нэгдэж чадсан нэг газруудын нэг жишээ бол цэрний лицей юм аа л гэж хэлэх гээд. Тий. За хоёлаа ингэж Тий, дуусах уу? Тий, хоёлаа ингэж яриагаа дуусгах уу? За тий. За ингэж манай Quantum Mongolia подкастын дугаарт хаа холын Америкийн нэгдсэн улсаас нойр холоо хасан барьж холбогдсон баската баярлалаа. Тэгээд цаашдаа бит хоёр ярьж байгаад нэг дугаар хийж магадгүй. Тэр дугаар бол цэрний лицейтэй холбоотой. Гэхдээ илүү одоо материйн бүтэц гэж юу вэ? Тэ ертөнцийн үүсэл хэрхэн бий болсон бэ гэдэг талаас нэг дугаар хийхээр аль болт ярьсан байгаа тий. Тэгээд хэлгүүнээ бит хоёр тий дараа подкаст дэвэл нөгөө юу хийж яриад те хоёул нөгөө нэг яг энэ түрүү нөгөө стандарт моделийн бөөмсүүдэд ингээд нэг цус дурдаад өнгөрсөн шүү дээ. WZ тэгээд Higgs тэгээд top гэдэг. Тэгээд эдгээр яг хоорондоо яг ямар шүү яаж харилцан үйлчилдэг вэ? Тэр талаар нь жоохон дэлгэрүүлж ярил өсөглөө хүмүүс сонирхолтой байж магадгүй. За ингээд баската баярлалаа. За баярлалаа.